Хэд хоногийн өмнө элэгний амар санаа нэрээр алдарсан эрүүл мэндийн дэд сайдасан амар санаа Америкийн нэгдсэн улсад $900 санал болгож байсан имийг $1800 нуглан зарах гэж байсан тухай мэдээллийг та бүхэнд хүргэсэн билээ. Өвчнүүдийнхээ өвчин зовлонгоор мөнгө хийцүүдэг энэ хүний базаахгүй бохир заван бизнесийн тухай бас нэгэн мэдээллийг хүргэе. Мэдээллүүдийг дүгнэж цэгнэн үзвээс амар санаа нь мөнгө л олж байвал эмч хүний хувьд байж боломгүй харгас муухай энерги сэтгэлгүй хүн гэдэг нь тодорхой харагдаж байна. Баримт дуртай. Элэгний В вирусын Tenofovir гэдэг эм нь Америкт $6 үнэтэй байдаг ажээ. Харин мань дэд сайд асны Happy Veritas эмнэлэгт $225 мянган төгрөгөөр доллараар тооцож үзвэл $118 орчим буюу 20 дахин нугалж өвчнүүдэд зарж байсан байна. Үүнийг нь мэдсэн ажил мэргэжлийн хүмүүс уг эмийг үйлдвэрлэдэг Мелан компанитай холбогдож танай Монгол дахь дистрибьютор компани ч танай эмийг хэд өндөр үнээр дамтлан зарж ашиг болж байна. Үүнийгээ болиулна хэмээн мэдгэжээ. Харин үүний дараа эрхэм амар санаа хэвлэлийн хурал зарлаж би Азийн олон улсын байгууллагуудаа ярьж хөрсний үр дүнд энэ эмийн үнийг бууруулж чадлаа. Одоо эрхэм өвчтнүүд та бүхэн минь энэ эмийг уухын тулд 400 мянган төгрөгөөр шинжилгээ хийлгэсэн байх ёстой хэмээн зарлан тунхагласан байна. Түүнээс гадна өөрийнхөө эмнэлэг дээр бүртгэлтэй байгаа бүх өвчтнүүд рүүгээ уцтаж шинжилгээ хийлгэхийг үүргэсэн гэжээ. Хамгийн ичгүүртэй нь одоо энэ эмийг Embix компани дээр 25 мянган төгрөгөөр зарж байгаа юм. Тэгэхээр мань амар санаа одоогийн үнээс нь даруй 200 мянга илүү төгрөгийн нуугсан өртгөөр зарж байсан ийхүү нотлогдож байна. Арай л дэндүүе дээ. Өвчтнийхээ өвчин дээр таан сэргэж ийм их ашиг олж суухдаа юу бодож суусах үе юм бол. Үүнээс ч муухай баримт бас байна. Happy Veritas эмнэлэг буюу мань амар санаагийн хувийн эмнэлэг нь хүний элэгний вирусыг тоолохдоо гар аргаар тоолж бутай адил технологиор тоолдог тул алдаа гаргадаг байсан гинэ. Ингэж тоолуулсан хүмүүсийг элэгний Д буюу Дельта вирусгүй хэмээн явуулдаг байсан тухай элэгний оном сангийн түүзийн дарга доктор Наранбаатар хэвлэлд өгсөн ярилцлагатаа дурдсан байна. Үүнээс болж хэд хичнээн хүмүүс хохирч өвчнөө хүндрүүлсийг тодорхойл гаргахгүй юм. Зүүрлэж хэлбэл байшингийн цонхоор шахаж харчаад энэ аль эзгүй байна гэсэнтэй адил юм яриад баг шиг байна. Гэх мэтчлэн урхан байтугай буг чөтгөр чигдүүцгээр дэндүү хүний мөсгүй муухай авир гаргаж байсан байх юм. Авралын гэлч алтан гарт эмч минь л гэж очдөг байсан байх л да өвчтэй зовлонтой хүмүүс. Харин цагаан өмсгөл өмссөн тэрээр өөдөөс нь түрүүчийг нь тэмтрэл сууж байсан байх нэ даа.